За нэгдүгüүрт нь косинус 3x тэнцүү косинус 2x гэсэн тэгштэглийг бодно тий. За хоёрдугаарт нь болохоор бид нэр косинус 72 градус хэдтэй тэнцэт юм бэ? Синус 18 градус хэдтэй тэнцэт юм бэ гэдгийг олгож байгаа тийм үү? За бүгдээрээ шууд ингэж бодсон гэдэг нь ойлгомжтой. Эхний нэгдүгээр хэв нь бол косинус 3x-ээс хасах нь косинус 2x тэнцүү тэг гэж үчээд уртлынхаа задлах юм бол яаж задарч байгаа вэ? Ийм болно тий. Ийм болж. За эндээс мэдээж хэрэг юу болох вэ гэхээр синус 2-ны 5x нь тэгтээ тэнцүү байна. Синус 2-ны x нь бас юу вэ? Тэг байна гэсэн ийм хоёр тохиолдол гарч ирнэ. За эхнийхээс нь бол x тэнцүү 5-ны 2pk гэж гарч ирж байгаа зүг үү? Дараагийнхаас нь болохоор x тэнцүү 2pk гэж гарч ирж байгаа. За ийм тоонууд бол тэр өгсөн дээдлэлт бодогчлын шийд бол нэгдүгээрт. За хоёрдугаарт болохоор яах вэ гэхээр энийг би нэгийн а янзаар нуудаж өгсөв. За б-г нь энд хүчээ. За юу болох вэ гэхээр энийг хувиргах юм бол заяа. За би түрүү тэнд хувиргасан. Ийм болно. 4-ийг үржих нь косинус 3 зэрэг x хасах нь 3-ыг үржих нь косинус x болно. За артлынх нь болохоор юу болох вэ гэхээр 2-ыг үржих нь косинус квадрат x-ээс хасах нь 1 болно. Зүг үү? За урагшнаар болоод хасах юм бол юу болох вэ гэхээр за би косинус x-ийг а-гаар орлуулчих заяа. Тэгвэл 4a-гийн 3 зэрэг хасах нь 2a-гийн квадрат хасах нь 3a нэмэх нь 1 тэнцүүтэйг бол. За энэ тэнцвэрийн зүүн гордлыг үржтгэн болгон задлах юм бол юу болох вэ гэхээр a-гаас хасах нь 1-ийг үржих нь 4a-гийн квадрат нэмэх нь 2a хасах нь 1 тэнцүүтэг гэж гарч ирнэ. Ойлгомжтой тий? А тэнцүү 1 гэж нэг шийд гарч ирнэ. За нөгөөх нь зүгээр квадрат гэжтэй болж шууд бодчих болно тий? А нь болохоор хасах 2 дээр нэмэх хасах язгуурын дор 20 болно. Хуваах нь 8 болно. За язгуур дор 20-оос 2 гарч ирээд энэ чинь ийм болно. За ийм бол. За эндээс харах юм бол хараа ингэж байгаа байхгүй юу? За би нэг ингэ тойрог дээр зуръя заяа. Нийт тойрог дээр зурх юм бол яах вэ гэхлээр хараа. Одоо зүгээр ингэж байгаа шүү заяа. Энэ байна те. Энэ бол дандаа хаан зурагдах уу? Энд зурагдан тийм үү? 2p k. Энэ бол нэг шийд. За энэ саяны эн чинь бол яг энтэй харгалзаад байгаа байхгүй юу? Косинус x нь нэгтэй тэнцүү гэдэгтэй харгалзаж байгаа гэсэн үг тийм. За нөгөө шийдүүд нь хаана гарч ирэхээр 4-ний 5p гэдэг чинь бол бишээ 2p хуваах нь 5 гэдэг бол 72 градус байгаа байхгүй 72 градус. Ер нь бол энэ хавцаа байгаа гэсэн үг байна. 5-ны 2p нэнд байгаа. 5-ны 2p-г 20-оор жуулчих юм бол энэ хавцаа 5-ны 4p нь гарч ирнэ. Тэгэхээр 2-оор жуулчих юм бол энэ хавцаа 5-ны 6p нь гарч ирнэ. Тэгэхээр 2-оор жуулчих юм бол бишээ. Ингээл ер нь яваад байгаа гэсэн үг шүү тийм үү? 5-ны 8p. Тэгээ 5-ны 10p жишээлбэл нь 2p дээр тавцсан гэх хэмжлэнгээр. За тэг эндээс харах юм бол бид нарт юу гэж ойлгох вэ гэхээр за доотлолт олсон энэ шийд чинь заяа.
Энэ шид чинь энэний шид болж байгаа. Энэний шид болж байгаа. Энэ шид чинь явж энтэй харгалзаж байгаа тийм үү? Энтэй харгалзаж байгаа. Одоо жишээлбэл энд байгаа 4А квадрат дээр нэмэх нь 2А хасах нэгэн шийдүүд нь бол жишээлбэл яг энд гарч ирээд энд гарч иж байгаа гэсэн үг байхгүй юу? Космосоор нь ярих юм бол бид нар яг хөглөөр тэр эн чинь яваад энд гарч ирээд эн чинь яваад яг энд гарч иж байгаа гэсэн үг байна шүү дээ. Ойлгомжтой юу? Энэ доотлол цэнхрээ тэмдэглэсэн байгаа. Энэ бол жишээлх юм бол хасах нэг дээр нэмэх нь язгуур дор 5-ыг хуваах нь 4 байгаа. Энэ болохоор хасах нэгээс хасах нь язгуур дор 5-ыг хуваах нь 4 байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? За эндээс зүгээр л бид нэр шууд ингэж хэлж чадах нэ гэсэн үг. Космос 72 градус. 72 градус гэдэг чинь одоо энэний тухай ярьж штэ. P 365 тухайгаар 72 гарч ийн заяа. Тэрний космосын утга нь юу гарч ирэх нь вэ? Хасах нэг дээр нэмэх нь язгуур дор 5-ыг хуваах нь 2 гарч ирнэ л гэсэн үг юм шүү дээ. Тийм үү хэвээр. Энэ гарч иж байгаа юм. За тэгээ космос 72 гэдэг бол 72-ыг олцсон байна гэдэг үл өгсөн үг л энийг олчлаа гэсэн үг шүү дээ. Энэ бол космос 72 дахь тэнцээ байдаг тийм. Синус 18 градус ч гэсэндээ адилхан иймтэй тэнцэхнэ гэсэн үг. За энийг би юу ч заяа. YouTube дээр оруулаад тавьчихдаг линкийг оруулчихна. За синус 72 гэж тийм синус 72, космос 72, синус 18, космос 18 эдрийг бол өөр янз бүрийн аргуудаар олж болдог. Геометрийн бодлого бодож байгаа ч олж болдог. Тэгээд янз бүрийн аргуудаар бодож олж болно. Энд бол нэг аргын тухай ярьж байна гэсэн үг тийм. Түрүүний яг энэ бодлогыг ингээд ойлгосон хүмүүс бол ингээд бодчихдог байна шүү дээ. Одоо эндээс бид дахиад нөр Витийн теорем шиг одоо ийм бодлого зохиож